Улсын хурлаас засгийн газарт энэ импортын татварыг буюу малын тэжээл, гурилын импортын татварыг одоо зохицуулах эрхийг өгж байгаа гэдгээр онцлог шийдвэр. Өмнө нь бол ийм 8 удаа ийм арга хэмжээ авч ирсэн юм билээ. Одоо бол энэ тогтоол батлагдсанаар засгийн газар одоо эрхийнхээ хүрээнд баруун бүсийн 5 боомтоор импортоор гурилыг 15% татварыг одоо тэг болгох, тэжээлийн 5% татварыг тэг болгох ийм одоо эрхэм засгийн газарт ирж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар хугацааны хувьд бол 4 сарын 15 хүртэл буюу одоо энэ тогтоол засгийн газрын тогтоол батлагдсанаас хойш 4 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд одоо оруулж ирэх юм боломж үрж байгаа. Манай яамнаас бол тогтоолын төслийг санаачаал засгийн газарт одоо мэдүүлэхдээ гурилын импортын 15%-ийг тэг одоо тэжээлийн импортын 5% татварыг тэг болгох ийм одоо тогтоолын төслийг санаачилж оруулж байгаа. Засгийн газар ингээд батлагдсан одоо тогтоолоо яаралтай гаргуулахтаа бид онцгой анхаарна. Эх 7 хоногт багтааж энийг бол одоо гаргуулах ийм одоо зорилт тавьж байна. Энэ батгцны дараа бол иргэд баруун бүсийн боомтоор одоо Оросын албаны улсаас одоо хямд үнээр гурил тэжээлийг оруулж ирэх боломжтой. Яг гэвэл одоо Оросын албаны улсад одоо манад байгаа гурилаас 2 дахин хямд байгаа шүү дээ гурил тэжээл. Тэгэхээр энийг одоо оруулж ирэхэд баруун бүсийн аслагдмал бүсийн буюу одоо газар тариалан эрхлэхгүй байгаа, гурилын үйлдвэргүй байгаа, аслагдмал тээврийн зардал өндөртэй энэ бүс нутгийн иргэд хямд үнээр гурил одоо хэрэглэх, тэжээл хэрэглэх боломжтой болно. Хоёрдугаар үйлчлэлийн бэлтгэл ажил одоо зуны одоо зуншлаг баруун бүсэд одоо тааруу байсан учраас энэ малыг эрсдлээс хамгаалахад малчтын амжиргааг дэмжихэд бол энэ одоо чухал шийдвэр болно.